Амар байна уу хэмээн ардын сахай сромын жижигний цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Ховд аймгийн Мөс цөмийн харьяар аймгийн Арслан ах дүүс болох Адя болон Төмөр цааж нар өргөдөө оролцсон байна. Спорт нутаг улсаа зарлуулдаг. Аавынхаа нэрийг зарлуулдаг. Тэр нь бас хамгийн сайхан байдаг. За, юун түрүүнд бас нутаг усныхын талаар яриул зүйтэй байх. Тэгэхээр Ховд аймгийн Мөс цөм яг юугаараа онцлог талтай байдаг вэ? Тэгэлгүй яг. За манай нутаг бол Алтан уулсын дунд оршдог тий. Баруун захаараа одоо Балгатай уулс, зүүн зах нь болохоор Баатар хайрхны нуруу. За тэгээд Боож голын хөвөнд оршдог тийм халах цагчин үндэстэнтэй тийм сан байдаг тий. Та хоёрын ер нь бага нас хэрхэн өнгөрчээ бас нэг олон эрэгтэй хүүхдүүд болохоор бас их ноцолдож өсвөө. Бас дээрээ 3 эрэгтэй ахтаа тэгээд нөмөр нүүлэхтөө ер нь тэгэл ардлыг ер нь асуух зүйлээ асууж зөвлөдөг. Тэгээд сайхан урахтаа ноцолдож одоо тэгэл бүх үзэл зурагтаар бүх гарахаар бүх дуусгаар гарч одоо ноцолдол тэгжил өссөн дөө. Ер нь аав нь их бүх үздэггүй бүх үзэж эхлэх болсон шалтгаан бас юунаас эхлэлтэй вэ? Чи манай аав бол тий бүх сонирхолтой хүн байсан. Өөрөө залуудаа барилж ирсэн. Тий сумдаас нэг сумын наадам заадгалждаг тий. Тэгтээ нэг тийм сумын цаалмал авч гоцгоод барилдаг үл тий. Тэгээс гэж хүмүүс ярьдэн шүү дээ. Танаа бас. Тий гай барилдаг байсан гэл. Мөнхөн сумын 3 сумын барилттай болсон. Тийм нэлээд их сайн барилдаж нэг юугаар шагнуулсан гэдэг л мал салаар шагнуулчихсан. Залуу хүчтэй л барилдаг. Тэгэл бүх үзгээ бас сонирх их бүх үзтэй цагаан сарын барилтаа нэг телевизээр хөрөөс алддаг нэг битэн өдөр хийж тийж таа бүх үзээ юм багт юм бүх үзээ суучдаг гэсэн. Танаа удамд бол ээжийн чинь талд яг нэг 3 сумын зам цолтой бүх байдаг гэж сонсч ирсэн. Тийм манай ээжийн талд. Манай ээжийнхаа 2 ах нь сумын зам эмээгийн гэсэн. Тэгээ эмээгийн дүүн одоо маамнарт иддэг болсон юм. Нагт. Манай одоо битүүрийн нагт сахнар гэсэн үг байхгүй. Манай эмээгийн дүүнэр ах нар нөгөө сумын зам 3 ахтай 3 сумын зам гэж байсан юм байхгүй. Мөс цөмөндөө. Тэгэл тэр нүргэлж харагддаг амьдсан. Бас сэнүүчрал таарж байгаа юм даа. Тэг сэнүүн тохиолч юм. Тийм. Ахтуурэл яадаг шүү дээ. Яг ингээд аймгийн Арслан болж жоох үед ер нь 5-6-гийн давнаас ч юм уу ер нь төрүүлчих юм байна гэсэн бодол төрж исэн үү? Тийм наам ингээл хүмүүс ч одоо хонож 5 дахин наадмын төрүүлэх вэ гэж яриад хүмүүс ер нь сосор баран төмөр цааш 91-ийн төрүүлэх хаа гэл одоо улсын чинь сосор баран 10 сая сосор баран бит хоёр бас таарчсан байхгүй. Заа 7-гийн даваа таараад тэгээ би сасар хараагаад авч хамгийн заамлжсэн 19. Тэгээ өөрөө ондоо дахиад бит хоёр тунсан. 108 бүх хөрөлтөд аймаг тэгээд 5-гийн даваа бит хоёр тунаад тэгээд бас сасар хамыг 2 жил дараалнаа. Тэгээд энэ жилийн наадмаараа сасар улсын
орчин болсон. Мэдээж одоо ингээд хоёр дүүн аймаг болоод улсад барилдаж байна. Тэгэхээр мэдээж нэлээд л үздэг сонирхогч байх. Тэгээд Зүлэг байх. тэр их чадлаа. 5 даа болсон байхгүй юу? Чи манай хөдөө байдаг ах. Хоол 5 даа болсон ч юм уу дуугаар хоол молоо орой итгээ байгаа. Сонир хиндрэн тэгэл ирж ирсэн. Энэ жил юм уу те улсын баяр наадмаар 5-ын даанд гараад барилж чахт бас их догдолжсэн шүү те. Стүүгээрээ бахах сэтгэлд өчсөн. Камера бичтэй. Урам зориг тэгэл барилттай нуудад сайн барилдах болох юм л эндээс урам зориг аваад муу барилт бол тэгэл жоохон сэтгэл санаа тийм болно. Сайн барилт бол бас ингээд барилттай болох юм байна. Цаашаа амжилт гаргах юм байна гэдэг. Тэр тал дээр нь. За та хоёрын хувьд бүхийн жудаг гэдэг зүйлийг юу гэж боддог вэ? Яг энэ салбар дотроо эд барилдаж яваа хүмүүсээ. За тийм бүхийн жудаг гэж бол одоо бүх гэдэг хүн ч юм одоо тийм нэг том үсэл тийж явж байгаа хүн шүү дээ. Тэгээд одоо дараа ажил одоо энэ ерөнб дараа тийм нэгээ хөндлөх тэгэл ядчил одоо энэ Монгол дээл хавцаад зөв өмсчих. Гэл энийг л одоо бүхийн жудаг тийм бүхийн одоо бүхээр явж байгаа нэг хөөгч боддог шүү дээ. Зөвлөгөөл үзүүлж явах хэрэгтэй л гэж боддог шүү дээ. За чиний хувьд Миний хувьд болохоор одоо ингээд дэртэрээс ингээд наадам ингээд одоо 100 жил ингээд 100 гаруй жил ингээд болчихсон. Тэр үеэс хойш л одоо өдөө хүртэл өвлөгдөж ингээд одоо ингээд өвлөгдөөл ингээд бүх ч хөгжчихэд байна шүү дээ. Тэр үед одоо л миний хөгжлийн хамгийн дээд түвшинд ирсэн зөрсөлтөө их болсон. Бүх нэг мэддэг. Судалгаа ихтэй бичлэг ингээл бүх. Тэгэл одоо өвлөгдөөд өдөө хүртэл ирээ бидгээд одоо ингээл өнөөдөр барилдаж нийт. Тэгэл өнөөс хойш ингээл дүүнэр ингээл хичээлх сонирхолтой хүүхдүүд. Нүстэй ингээл зөв сайхан өвлүүлээл дис дараа ингэж улсын цолтой томцолтой бүхөө хөндлөх. Энэ талаар ингээл цаашаа өвлүүлэх юм бол одоо бүх энэ шудаг нь тэндээ гэж боддог шүү дээ. Тэ одоо бүхгүй чинь тэгэл унсан унаанасаас уралцж явдаг шүү дээ тий. Одоо энд хинд яагаад ончоо тий юунаас болов юу хийгээд оноогээл одоо тавсан даанаас ил унсан унаагаа их бодох хэрэгтэй болов гэж боддог шүү дээ. Бүхэн гэхээр одоо нэг одооний бас нэг хүмүүсийн хандлага бүх гэхээр бас нэг бүдүүн баараг гэж чинь хүмүүс хардаг болсон шүү дээ. Нэр бүхэн гэхээр тийм биш. Бүхэн одоо бүх юмыг бас чаддаг. Ноён нуруутай. Гэртээ очиод заахан аавын дүр бэлтгэл дээр болохоор ингээ сайн тамирчны дүр ингээд гадаа ингээ гадуур явахдаа сайн өөрийгөө зөв авч явах. Дүр болгоно ингэж бүтээж явдаг бүхэн. Нийгэмд бие зөв авч явах хаяг л та хичээдэг дээ. Зүрхэн дуяатай явдаг үг гэж байдаг та. Одоо зөв явал зөв байл гэх юм уу те. Зөв л явах гэж л бодож штэ.
Тэгэл Монголынхаа те сайхан лавшаа чансан мах те хоолыг болгохгүй шүү дээ. Лавшаа буддата орог бууз гэл. Энэ Монголынхаа олон төртөө Солонгос олон төртөө. Лаад бэлтгэл хоолой дэглэн байх уу? Лаад бэлтгэлтэй хайр сайн идэж шүү дээ. Болоод 10 жил болж штэ. Тэгэл аавынхаа те үргэлжлэл болоод гэл явж байгаа. Дүүнэр ах нараа буруу явуулчихгүй юмсан те. Аавынхаа нэрийг бүтээ аваа явуулчихсан гэл бодож хичээж явдаг штэ. Сумын заамлчаа нэг тийм баяртай лаа штэ. Санаавын би just таар өргөмжлөлөө ингээд доош барьцсан нэг тийм ч тааламжтай биш нэг тийм бид дөрвийн нэг зураг хавалцсан. Нэг баяртай тэр бид нэг баярлж мэдлээ гэсэн чинь ялгаас тийм. 2013 онд төвд болсон бай тий. Өөрөөс бүх сонирхдаг болж хүмүүст ингээд барилттай явж бол мэдээж баярлалаа шүү дээ тэр хүн. Би нэг аймгийн начин л болсон. Начин байхын л мэдэх бах тэгэл таны аймгийн начин болж байгаад бол бүр зөндөө баярлсан биз? Тий, би ч одоо 11 онд Ховд аймгийн одоо 80 жилийн агаар байхгүй аймгийн начин болж. Тэгээ аа маань бас аав ээж маань нөгөө хөдөө байсан шүү дээ. Тухайн үед ч одоо ямар зурагт гэж юу байсангүй тэгээ утсан гэж бас байгаагүй хоо. Тэгээд тэр үеийг бас мэдсэн аймгийн начин боллоо гэж тэгсэн. Тэгэл сомноо бас аймгийн начин болчоор гэртэл аваач амар их баярлчихсан шүү дээ тий. Би чинь тэр үе хөдөө байсан ингээд манайх ингээд хөдөө цусланд нэг гол ингээд байжсэн. Тэгээ нөгөө нэг цуслангийн айлууд дээр ямарчсан нэг үеэр ингээд начин тааллаа гэл тий. Тий баярлалаа гэсэн нэгний дээр ирээд гэсэн нэг өдөр бас нэг тийм махыг хийж дээ нэг бас хүүхд барилтуулаад бас тийм нэг хийжсэн шүү дээ. Түгээр одоо бас бахархаж явдаг шүү дээ. Тэгээд бас түүнтэй бас хайртай шүү гэж хэлээ да. Хайртай шүү гэдэг үгийг ер нь хэр олон хэлдэг вэ? Гүй одоо тэр болгоог хэлээд байдаг шүү дээ. За одоо нэг хайртай шүү нэг хэлж байгаа гэдгээд тахта тус дэмжиж явдаг. Хайртай шүү бас дууга талын хөө дутагшаа. Тэгээд тусалж дэмжиж явдаг та баярлдаг шүү гэж хэлье. За тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа те. Одоо нутгийн зон олонд ээжтэй
ах дүү настай 2 ахтай дүүдээ тэгээд хайндаа одоо бүгдэндээ баярлж явдаг шүү гэж хэлээ да. Тэ. Боржигнэн орсахны боржин голын осёдахо 어떤 산나 зүрхэн 동동 халигэн салгэн урсаад байх юм 돈다 торрахны улаан толгойн удсёдаха ухан бодод зүудэн тонд минь сүндэрлэн цүмэрлэн тодроод байх юм